За өнөөдөр миний үеийг анагаах шинжилгээний их сургуулийн захиргаа Эрдбийн зөвлөлөөс сургуулийнхаа 80 жилийн ойн хүрээнд анагаахын их сургууль миний бахархал сэдвт уулзалт ярилцлага хийх боломж олох усанд сургуулийн захиргаа хамт олон энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нийт хүмүүсүүдтэй талархал илэрхийлье. Миний үе одоогоос 1940 онд баг сургууль 9 настай байхдаа орж тэрнээс хойш сургуулийн зөвхөн суралцаа зогсохгүй сургуулийнхаа хамт олонтой дандаа цуг ажиллаж явж байсан юм аа. Асар цумын баг сургууль маань 40 сурагчтай анхныхаа баг сургуулиан зохион байгуулж тэнд 2 анги болгон хувааж анхныхын жил сүм дуганд хичээлээ хийгээд 41 онд эргээд 2 дугаар ангид маань сурахад уул дуганд маань нураагдаад гэр барьж гисэн тэр гэртээ хичээлж байсан юм аа. Ингэж асгсум дээр 4 жил хичээллэхдээ 1-2 дугаар ангидаа уйгуржин бичгээр хичээл заалгаж уйгуржин бичгтэй болсон ба 3 дугаар ангиас эхлээд цэд амьд сүрэн ловсондонго бус хүмүүсүүдийн зохиосон Кириллскийг энд багштайгаа багш маань өдөртөө дугуйланд сууж маргааш нь бид нартай Кириллскийг хичээл зааж ингэж явсан юм аа. Энэ үл 1-2 дугаар ангид үтсэн уйгуржин бичиг маань хүний тогтц юмнууд бол маш их гүн тогтдог. Ийм учраас уйгуржин бичгээр би одоо ч гэсэн миний үндсэн бичдэг тэмдэглэдэг бүх юмнууд бол уйгуржин бичгээр ингэж байдаг юм аа. Энэ уйгуржин бичиг гэдэг маань манай үндэсний соёл, үндэсний зүйл учраас дэлхийд даяар одоо гайхагдах ийм бичгээр үргэлж одоо хөндлөж энийг ахин сэргээх нь зөв юм аа. Бид нар өөрсдөө уйгуржин бичгээр хашчаад байж өвөр Монголын хүмүүсүүд уйгуржин бичгээр өөр хэл дээр сурахад нь тэрийг одоо элдвэр хэлж загинж байхын оронд өөрсдөө уйгуржин бичиг энэ үндэснийхээ соёлыг хэрэгжүүлээч. Үндэсний уйгуржин бичиг бол Монгол улстай цуг мандаж явах хэрэгтэй. Сурах яахад бол бэрхшээл бол гайгүй. Ялангуяа Кириллтэйгээ хамтраад явуулахад өнөөдөр одоо Япон Хятад Солонгос гээд өөрсдөө ямар одоо бэрхшээлтэй сурахад байдаг ханц энэгээр сурж гэнэ үү? Энийг бол одоо анхаарах ёстой юм аа. За уйгуржин бичгээр 2 бичгтэн болсон бид нар маань баг сургуулаа 1944 онд төгсөөд тусдасынхаа хуваарийг аваад ихэнх нь дунд сургууль 5 дугаар анги байхгүй учраас зэрэгдээ халзан суман дээр шилжээд хотод 4-5 хүүхэд одоо хуваар аваад ирсэн юм аа. Тэр үед маань миний зорж ирсэн сургууль бол
одоо сквадрын нэрмжид офицерын сургууль байсан. Тэр үед манай аймгаас цэргийн гисээр дамжин цаатлын тажаа манай анагаахын дэйтэд багшуулаад доктор хамгаалсан аюулгийн өлзий гутаг мөн анагаахын дэйтэд багш зүрхний гол эмч байсан. Бид гурав офицерын сургуульд орж ингээд офицерын сургуулийн хамт олонны дунд 6 жил суралцсан юм аа. Офицерын сургууль болдгсон бол бүгд дунд сургуулиудыг офицерын сургууль шиг тийм сургалттай, офицерын сургууль шиг тийм өгөөжтэй сургууль сургаасаа гэдэг ийм бодлол надад байдаг юм аа. Яагаад гэвэл офицерын сургууль бол зөвхөн одоо хүмүүсүүдийг 10 жилийн боловсрол олгоод цэргийн дунд офицерын мэргэжил олгоо зогсохгүй талбарын хүмүүжлийг олгодог. Ялангуяа бие бэлтгэлийн хэмжээ асар их олгодог сургууль юм аа. Офицерын сургуулийн одоо хамгийн наацхан офицерын сургууль бол оюутнуудыг сурагчдаа өглөө 7 цагт бүрээгээр босгоод бүх юмнууд нь хайрцаглан 11 цагт бүрээгээр унтаж интернационал гэдэг дуугаан дуулаад ингээд сууж байсан. Офицерын сургууль маань зөвлөлт толгой тулсын нэрмжид Суворовын сургуулийн жишээгээр байгуулагдсан одоо багаас нь одоо баг сургууль төгсгөөд ингээд сургадаг юм байсан юм аа. Ингээд офицерын сургуульд суралцахад манай одоо нутгийн олон хүмүүсүүд байсан. Тухайлбал одоо манай офицерын сургуулийг төгссөн манай физиологийн тэнхимээ одоо гол үүргийг гүйцэтгэсэн Баатрин од маань офицерын сургууль надаас 2 жилийн өмнө төгссөн хүүхдийн тэнхимийн эрхлэгч Юкрэлийн депутат байсан Гиндин Жимсван мөн миний 4-ний ангийг төгссөн мөн ялангуяа орчуулга олон зүйлийг сэдэн хийдэг Аминдова багш маань офицерын сургуулийг төгсөөд Монголын анагаах ухааны сэтгүүл бусад зүйлүүдийг хийхэд үлгэр жишээгээр байдаг байсан. Аминдова маань сурахтаа зөвхөн одоо байгаа монгол хэл дээр байгаа юмнуудыг гिचээлээ зогсохгүй нүдгүй хүмүүсүүдийн цаас цолоо тавар болгоод хуруугаар тэмтэрж уншдаг ийм зүйлүүдийг хүртэл одоо уншиж ингэдэг байсан юм аа. Тэглээс гадна манай офицерын сургуулийг төгссөн олон эмчнэр байсан. Бид нар 1950 онд офицерын сургуулийн цэргийн дарга мэргэжил эзэмшсэн 10 жилийн явгээд шалгалтаа бүгдээрээ амжилттай өгөөд 13 хүн бид нар яасан. Монгол Улсын сургуулийг одоо бидний 13 хүн бүгдээрээ одоо амжилттай суралцж төгссөн. Энд манай одоо ардын өрөн дээр зохиолч Сэнгийн Эрдэнэ Гавьяатэмч Бадарч байна. Монголын анхны гадаадд өргөдөж ажилласан эмч бол манай ангийг төгссөн Дулумсрангийн Бадарч гэж Хятад хэлтэй Хятадд сургуульд хэл сураад тэгээд дараа нь зүү төөнөрийн одоо яагаад зүүний Бадарч гэдэг цоловод Монголд зүү төөнөрийн албыг бол одоо түгээсэн төв болниж Монголд ганцаараа төв болниж дээр ажиллаад байжсэн. Ингээд зогсохгүй гадаадд манай анагаах ухаанаас өргөдөн ирсэн өндөр мэргэжлийн
энэ одоо эмнэлгүүдэд ажиллаж байсан хүний донд бол манай Бадарч орно. Кремлийн одоо больниц өөрөөр хэлбэл засаг төрийн удирдах хүмүүсүүдийг эмчилж байдаг чаазав тэргүүтээ тэнд манай Бадарч маань анхны мэрэгжилтнээр өргөдөн очиж зүй тэнөрийн бүх зүйлүүдийг түгээсэн. Энэний дараагаар Лувсан гээд Бадарчтай маань төгсөөсөн эргүү додоо байсан Лувсан маань бас Оросд энэ Монголын судалсан зүйлүүдэн ингэж бэлтгэж байсан ийм хүмүүсүүд байсан юм аа. Офицерийн сургуулийн энэ олгосон зүйлүүд бол биднэрт бие биелдэрийн хүмүүжлийг олгодог байсан. Өвлийн цагт одоо ууланд явах, санаар болгох, дэшүүрээр болгох энэ ажилд бол офицерийн сургуулийг төгссөн хүмүүсүүд бол дунд гол бусад газрууд дээр чаддаг болсон. Зуны тэгт офицерийн сургууль маань цуснд Яарамгад 6 сарын 15-наас 7 сарын 15 хүн хүртэл тэнд байрлаад асар майханд зарим гичээлээ хийгээд ирж байсан. Энэний нэг зэрэг бол тэл сурч байсан хүмүүсүүдэд усанд сэлдэг ийм хэмжээнд сургахын тулд туулгал дээр зориуд өдөртөө 2-3 цаг амралт өгөөд бид нар туулгалын эргүүлэгтэй газруудад хүн болгон офицер голд ороход тэрний ёроол тажчихсан халуун аваачиж ажиллаад хоорондоо тэмцээд зөхиод шумд очоод эргүүлэгтэй голоос бас тэр өнгөт металлыг олоод ирэх чадвартай ийм олон төрлийн энэ зэрэг боловсрол байх ийм боломжоор бол офицерийн сургуулийн хамт олон маань яасан юм аа. Бид нартай хамт дунд сургуулийн төгссөн олон эрдэмтэд байгаа. Энэний дотор манай ангийн даргасан Гүнжин Сүхбаатар гэдэг маань 2-3 хэл судлаад Гятадад аспирантур, докторантур төгсөөд Монголын төвхийн талаар ялангуяа хүнөө эртний төвхийн талаар Гятад хэл дээр үндсэн материалаар нь суулгаж Монголын эрдэмтэд иш нацагдорж тэднээс илүү ийм чадвартай эрдэмтэд байсан. Мөн Цэцгийн нэмдэг гэдэг маань сургуулийн хураалан зохион байгуулах 93 дугаар сургуулийг зохион байгуулж шинжилгээний гавьяад ажилладан байсан. Мөн Шатраавал гинлэнгийн басгнаар маань хөдөө аж ахуйн хүрээлэн бусад газруудаар ажиллаж байсан бүгдээрээ ийм хүмүүс төгсөж байсан юм аа. Бид нарыг багшилж байсан Тэнглэн багш маань их сургуульд ангаах ухааны багтаар эмч болж байсан Шагжаа багш маань төвхийн ангийг төгсөө бид нар энд ажиллаж багшилж байхад шинжлэх ухааны академийн бүх энэ ном тоглоом цаасан дээр хэвлж шинжлэх ухааны академийн хэвлэлд бол гол үүргүүдийг гүйцэтгэж байсан ийм олон сайхан хүмүүсүүд бол бид нар биенээ дэмжиж ингэж суралцаж байсан сайхан төвтэй юм аа. За ингээд офицерийн сургуулийг төгсөөд 10 хэдэн оюутан бид нар маань их сургууль орж их сургуулийн хамт олонтойгоо яаж тэр үед их сургууль маань цөөхөн оюутантай байсан. Бид нар 140 хэдэн оюутан ороод 91 оюутан төгссөн юм аа. 140 50 оюутан гэдэг маань их сургуулийн нийт оюутнуудын бараг тал хувийг эзэлж байсан. Тэр үед их сургууль маань
Монгол улсын их сургууль маань топ физикийн анги. За бид нартай зэрэгцээд хим биологийн өмнө 20-30 үнэтэй түүхийн ангид манай нэр төрдмтэн одоо цайдамдын сүрэн лусамандан онгаа эринчунгаа эднэрээр багшлуулсан ийм ангиудыг бол нээж ажиллуулж байсан юм аа. Ингээд бид нар их сургуулийн одоо хамт олонны яг одоо онтой суралцж төгсөөд биендээ бол тэр үед бол их нөхөрсөг байдалтай. Тэр үед хотод маань 51 автобус гээд нэг 10 хэдэн хүний суудалтай автобус явдаг, ороо эрт тарж зогсчихдаг. Тэгээ бид нар оройн давтлагыг 11-ээс 7 хүртэл их сургуулийнхаа дугуй зал 330-д хийдэг. Биендээ ягаад комбинатын чиглэлийн оюутнууд гандангийн чиглэлийн оюутан ингээд хамтраад ингээд явдаг ийм хамт олон байсан юм аа. Ингээд бид нар их сургуулийнхаа одоо цэргийн батлан хамгаалах яамны нэр дээр төгсөөд тэр үед батлан хамгаалах яамны говтос эхний 3 жилд одоо хаал хүнс энэмээр хангагдаж улсын биенаар одоо ингээд тэжээгдэж их сургуультай байсан юм аа. Ингээд цэрэг дайны тайван байдал үүссэн учраас батлан хамгаалахын яамны нэр дээр сурж байсан 50 хэдэн 13 оюутан бид нар маань одоо бусад газруудад ажиллах шийдвэрийг төвхөрөө батлан хамгаалах яам гаргаад ингээд явсан. Ингээд явхад миний Сав Монгол метал гэж Зөвлөл Монголын хамтарсан нэмлэгд Александр Башагумнов гэдэг хоёр эрэгтэй хоёр орос дамбадаржа найдан бятэд яваад Сав Монгол металын уурхайнууд их хэмжээр нь буцажчихсан байхад их хэмжийн салбарт бол ажиллахаар ирсэн. Тэгээд би Дарнтай аймгийн одоо харьяа чангалын уурхайд их хэмжээр очоод нэг бага эмч нэг совлогч хоёртойгоо одоо хамт ажиллаад тэр хүмүүсүүд маань одоо хамтарч ажиллаж байсан. Энэ үед Сватара аймаг чангалын уурхай одоогийн Эрдэнэ цагаан сан бол Дарналтаас 300 км, Сватараас 240 км ийм холд хоёр сум нэг одоо уурхай байсан юм аа. Холоо утсан холоо байхгүй. Ганцхан орой 7 цагаас 7:30 хүртэл паркс гээд араажаад аливанаар аймагтайгаа юм уу Дарналттай холбоо барьдаг бусад зүйлүүд дээр бол ингэж ажиллаж байсан. Ингэж ажиллаж байхад бол бас шин төгссөн эмч байж байдаг. Их хэмжээний тусламж хэрэгтэй газар байдаг. Хоёр сум байж байдаг. Тэгээд эрэхтэй би бол багасаа мөр унж уяамар энэ төр ожжсэн учраас мөрөндөө бол жоохон ширүүхэн мөрөөл саундаг байсан. Мөрөөр явдаг байлаа тэр үед. Тэгээд дараа нь дандаа мөрөөр явхад хэцүү байдаг учраас Оросоос мотоцикл хөдөлж аваад тэр мотоциклээр унсраад тэгээд зөвхөн уурхайнхаа хүмүүсүүдийг үзээ зогсохгүй урт цогтол хоёр сумын ард түмэнд өөрийнхөө мотоциклыг унгаад анхан их хэмжээний тусламж авах гээд ирсэн хүмүүсүүд маань моригтлоод ирдэг байсан бол сүүлдээ дам морьтой ирээд гадаа мороо уншичаад миний ард суугаад ингээд их хэмжээний тусламжийг үзүүлдэг байсан. Энэ мэргэшэлтэй байдлыг бол би эрүүлийн хамгаалах яамны энэ сайд төвөн болон
мөн Монгол металлын орлог дарга дорж генерал нартан тэгээд энэ одоо алсын хоёр чонолын уурхай урцатлын хоёр сумчин эрүүл мэндийн тусламж их хэцүү байна шүү. Энэ дээр онцгой анхаар Тугаан сайдтай ярьж арга хэмжээ авч өгөөч гэж хэд дахин хүсэл тавьсан. Энэний үндсэн дээр Тугаан сайдтай дорж генерал маань ярьсан. Тэр үед Монгол Улсын их сургууль маань Орос багш нар богцоолгоод дөрвөн багш авахаараа шийдсэн байсан. Тэр тоонд эрүүлийн хамгааллын яамны сайд Тугаан маань миний нэрийг их сургуульд багшаар авахаар нэр хүрээд ирсэн. Ингээд нэр хүрээд ирэхэд уурхай андар барсуком маань чамаа явуулмааргүй л байна да. Гэвч одоо их сургуультай багшаар авах гэж байгаа хүнийг би саатуулаад явахтай Тугаан сайдтай манай дорж генерал ярьсан. Чонолынхаа уурхай эмчээгүүд бид нар өөр ажил дамжиж байгаа. Ийм учраас хоёрыг хэмжигье. Энэ дээр нэгдүгээрт уурхай эмчээр өмчин зөв өмчийг юуны сумын баг эмчээр товчин догор ийм хоёрын эмчийг авч намаа агуул ингэж одоо тэр чонголын уурхай дээр ингэж явуулж өгч юм аа. Тэр үед эмнэлэг гэрлийн ордон маань хандвар баригддаг ийм сайхан сэтгэлгээ байсан. Төрөнд нь залуучуудын ордон гэдэг одоо драмын театр бусад газруудыг бол хандвар нийтийн хандвар барьж байсан. Энэ асуудал чонголын уурхайд байхад маань ийм асуудал ирсэн, уурхайн дарга маань ийм асуудал ирсэн байна. Ийм учраас энэ талаар та яагаад ажилчдтайгаа уулзалтыгээд өөрөө хандив өргөөд ингэж чайлагддаг ийм одоо тэгвэл яасан бэ гэж өгсөн. Энэний үнд уурхайн хаан ажилчид хамт олонны энэ цугласан нөгөөд тэднэр дээр одоо эмнэлэг гэрлийн ордон маань ингэж хандвар баригдаж байна. Та нөхдүүд маань энүүнд оролцсон баха. Би энэ хандивд нь бүтэн хагасрын хаан цалин одоо хандвилж байна. Та нар мөн хандвилаарай гэсэн. Тэр үед тэр одоо уурхайн ажилчид хүмүүсүүд бол нэгэнт одоо манай эмнэлэг ийм бочроод хүн болгон тодорхой хэмжээний хандвар ороод ингээд явж байсан. Ингээд явахдаа чонголын уурхайгаас шилжихтэй би моциклэн одоо товчин андогроод манай биеийн төрийн багш энэ моциклэн дөрөнд бэлгэлчгээд ингээд чонголын уурхайс ангаа ухааны хаан улсын их сургуулийн ангаа ухааны факультет дээр хүрэлцэн ирсэн юм аа. Ангаа ухааны факультет дээр хүрэлцэн ирэхүйд дөрвөн багш ирсэн. Энд нэгдүгээрт нь хавдын баруун дөрөнд шилж байсан диагийн дамсрын өмнө үеийн цаг цэцгээд ажиллаж байсан жүгдрийн цаг нэмэх ангаа ухааны дээд сургуулийг ондогсон долмын манглаа веддэр өдөрийг бол багшаар авч би уулын эрүүл ахуйн санаатай байсан. Ягаад гэвэл би оюутан багтаа ангаа ухааны сургуулийг тэр эмнэлэг гэрлийн ордны дан зам байшинд байхад тажаав тэр ангаа ухааны дунд сургуульд одоо оюутан багтаа багшилж эрүүл ахуй заадаг ийм байсан юм аа. Тэгээд тэр хоёр маань
араа ахмадын хувьд авчгаад би физиологийн хаан тэнхимтэй одоо амьдралаа холбож физиологийн тэнхимийн энэ сайхан нөхдүүдтэйгээр амьдралаа холбосон юм аа. Энэ үе тэнхимийн эрхлэгч маань зөвл толгойд улсын мэргэжилтэн дэвтэртэн доцент Дальченко байсан. Дальченко аман эмгэг физиолог дээр Одигеева гэж бас доктор байсан. Ингээд физиологи маань Одигеева одоо 2 зам физиологиг бол дөнгөндөө шмалын эмч энэ слайдыг тайлбарлаад өгөөч. Дангандаа багш нэрэндээ одоо гурж энэ хүмүүсүүд маань ингэж заадаг байжээ. Зөвхөн одоо багш маань ачааллагтай байсан хөдөө аж ахуйн дээд сургуулийн офицерийн сургуулийг оруулна гэж байсан. Анагаах ухааны дунд сургуулийг тэрлүү шилжинүүлэх шийд нэг гарсан. Тэр үед анагаах ухааны дээд сургууль бол Готын захад олон молны эзээр тээвэр юмар хангах байхгүй Готын төвд нь байна гэж их сургуулийн оюутны байранд нь байлгаж байгаа шинэ барь жохоор шийд дараа нь шийдсэн хөдөө аж ахуйн дээд сургууль бол офицерийн сургуулийн баригдсан тэр байшиндуулсан. Хөдөө аж ахуйн дээд сургуульд гүржин маань багшаар очсон байсан. Тэгээ ганцаараа их ачааллтай учраас бат физиолог юунуудын Одигеев багштайгаа очиж хөдөө аж ахуйн мал эмнэлгийн физиологийг тэдний сурах хүчин тэрийг уншиж бат физиологийн бас тэндээ бат физиологийн хичээлээр заагаад дараа нь балдан хоёр багшийг аваад тэнхим болгож хөдөө аж ахуйн дээд сургуулийг физиологийн тэнхимийг их сургуультайгаа маань дагчуулаад ингээд яасан. Тэр үед юу гэхээр 251 автобустай үдийн завсарлагаанаар нэг нь хөдөө аж ахуйн дээд сургуулийн үүдэнд нэг нь улсын их сургуулийн үүдэнд зогсдог байсан. Тэгээд их сургууль руу үерх нь гişээл заасан их сургууль руугаа хөдөө аж ахуйд гişээл заах нь хөдөө аж ахуй дээр явж ингэж хөдөө аж ахуйн дээд сургуулийг оршин тогтнох бусад юу дээр байсан юунууд дээр бол манай физиологийн тэнхимийн хамт олон мулан биеэр болоод тусламж үзүүлж байсан ийм одоо том төгтэй юм аа. За ингээд их сургуульд байхдаа бас давхар ажил байсан. Надад бол бэрхшээл их байсан. Монгол улсын их сургууль маань тэр үед бага хэмжээний салбартай. Тэрний хэмжээр лодон багшаа аваад болмаа. Нэг соёлогчтой. Тэгээд их сургуулийн оюутны байранд байж байсан. Гэтэл их хэмжээний салбарыг их сургууль дээр байгуулах ийм шаардлага гарсан. Бага хэмжээний маань ямар хэрэгтэй байдаг вэхээр зөвхөн оюутанд одоо чөлөөний хууцах, зарим нэгэн эмийг бичих, антибиотик бичих хэрэг байхгүй. Больницийн хуудас эмч өгөх. Тэн дээр одоо ийм үүргийг одоо нэг хүн доххолсоо. Доххолоод тэрүүн дээр нь би оногцоо. Ингээ жигзрэн жигжтэр багш маань намайг өрөө жигжтэр жүүсэн. Бацгүй чи одоо их сургуулийн эмнэлэг дээр ажиллаач хөдөө байж байсан бас боломжтой залуу ийм хүн байна гэд. Тэгээд их сургуулийн одоо эмнэлэг дээр эмнэлгийг их хэмжээний салбар болгоод тэр үед манай сумын анагаахын дээдэд хамруулан анхны багшууч Шарвин зэмдэг хүн юуны эмнэлгийн гэрсэн дээр байдаг.
тэрэн дээр бас нэлээд одоо миний хүссэн зүйлүүдийг биелүүлдэг. Зэнд маань антибиотикийн эмбланкийг бол хүн болгонд болдгүй одоо тэр баланк авлагдаг баллизи хооц хэмнүүдийг яаж ингэж их сургуулийнхаа эмнэлэг дээр бол ингэж эмчийн ажлыг хийдэг байсан. Оюутны эсэлтийн энэ үзэлгийг хүртэл өөрийнхөө сургууль дээр явуулдаг байсан. Тэр үед бол зөвхөн би үзээс агсахгүй манай одоо мэсэслэн багш Монгол жүвэн скватер арсингны багш нямдорж босод бүх багш нараа мэрэгжил хүүхдийн багш гэнжин центргээд бүгдийн одоо элсэлтийн эрүүл мэндийн комиссия гэж эрүүл мэнд бүх юмыг үзээд шаардлагатайг нь болны суд руу шинжүүлээд оюутнуудаа хариу шинжилгээнүүдийг хийж их хэмжээний салбарын эрхлэгчээр бол одоо нэлээд олон жил ингэж давхар хийж үдээс хойш явж ангаа ухааны Монгол улсын их сургуульд анхны их хэмжээний салбарыг бол байгуулсан. Тэрүүл зарим үедээ хөдөө шеф байгууллагад явсан. Хэдэн оны өвөл байна уу? Барьцааны сангийн аж ахуйгээд их сургуультайгаа шеф нэлээд бас холбоотой ажилладаг байсан. Эмчнэр одоо үзэлгээр явуулсан. Тэр үед одоо эмнэлэгт ажилтгийн хувьд би нэгдүгээр, хоёрдугаарт мэдрэл мэсэслийн хувьд хайр бол бид хоёр өвлийнхэн одоо 14 хоногийн энэ амралтаар барьцааны одоо нэгдэл гэж байсан юм аа. Нэгдэл дээр очиж ажиллаад очиад энэ төв дээр улсуудаа үзээс агсахгүй баригадуудаар явах болсон. Баригадуудаар машин явж чадахгүй засагтай байсан. Бид хоёр морин чархан дээр суугаад тэр олон баригадуудаар явж аргаад тоногвол одоо их сургуулийнхаа эмч байхад хайруул улсынхаа тусламжаар их сургуулийнхаа юунуудыг биелүүлсэн юм аа. За ингээд их сургуульд байж байхдаа бас сангийн аж ахуйд явах анхны хөдөлгөөн бол Монгол улсын их сургуулиас нэгдсэн. Монгол улсын их сургууль бол одоо 1959 онд Ерөөгийн сангийн аж ахуй гэж асар том олон юм тарьчихсан. Олон хүний захиалгатай хүчрхүү нэгдгээр ангаа ухааны факультетийн одоо энэ Янсан нямдава гэдэг одоо олон оюутнуудаа 100 гаруй оюутнуудаа би одоо залууш аваад тэр сангийн аж ахуй дээр очиж тариа хураалах ажилдаа 3 ээлжээр шөнө оюутнуудаа өглөөний 8-аас оройн 6-гаа шөнийн 12-оос өглөөний 8 хүртэл ийм журмаар хийгээд одоо энэ сондын хэн энтергээд одоо чин самбуу энтергээд тэр хүмүүсүүд маань ирээд ингээд ажиллаж одоо Ерөөгийн сангийн аж ахуйд анхны тариа хураагчдаар байсан. Тэр үед энэ үйл ажиллагааг эргэхээр Түүхрооны 2 дугаар нарын бичгийн дараа цэнд сангийн аж ахуйн дараа лоохооз Монгол улсад зөвлөлтийн холбоот улсаас суугаа элчин сайд Молдов ийм 3 хүмүүсүүд сангийн аж ахуй зөвлөлт холбоот улсаас үзүүлж байгаа тусламжийг өндөө шалгаад явж байсан. Энэ үед төдөө аж ахуйнд энэ одоо базаас шинхэн 51 одоо жолоочтой 130 жолоочтой олон залуучууд очсон байсан. Гэтэл тэр улсууд маань жолоочтой маш их том улсууд биднээс илүү том шинхэн машинтай залуухан тэр үед жолооч болно нэгдэг маань ер нь одоогийн нэг сайтаас барагдтааргүй ийм биеийн тоодог тийм улсууд байсан. Тэгсэн оюутнууд эрэгтэй оюутнуудаа бид нар одоо сортлогч бусад техникүүдээр эмэгтэй оюутнууд болдоо цэвэрлэгээ юмнууд хүн болгон кавиндан
одоо оюутан эмэгтэй оюутан авч явна гэдэг. Тэрийг би зөвшөөрөхгүй одоо яагаад кавинд би энэ хүний нэл хүүхдүүдийг бид нар зангийн мэдхгүй танхаа жолооч нарын хавинд би явуулахгүй сангийн аж ахуйн дарга дэлдэг. Сангийн аж ахуйн дарга тэрийг жолооч гэсэн чинь нөгөөдөл нь ажил хийчихдэг. Сангийн аж ахуйн ажил хийчихсэн. Тэгсэн яг тэр үед нь одоо эцгийн сайд цэнд сангийн аж ахуйн дарга удирдах газрын дарга энэ төр бүгдээр очиад ирсэн. Тэгээд тэд нар бас тэр сургыг дуулаад зориуд ирсэн шүү гоё. Ийм байдалтай байгаа. Миний буруу байж болно. Тэгтээ би 100 гаруй оюутнуудыг амь насаараа ягаад өдөр шөнөгүй энд би ганцаараа ингэж ажиллаж агаад одоо би одоо танихгүй жолооч нар кавинд хязээч одоо хэн ч хэлсэн би хийхгүй. Хэрвээ тэгэх бол бид нар оюутнаас аваад утсан гэдэг юм асуудал гэж. Тэгсэн лоохоц ч юм бас нэлээд байж байна. Хэдэн жолооч нарын асуудал загинсан. Та нар яагаад одоо ийм залуу байж энийг яг одоо юун дээр тэн дээр одоо кавина өөрсдөө компаниг яг бодоо хийж явахад тарааж болдгоо юу. Та нар бүгдээрээ боц гэсэн. Тэгсэн нөгөөдөл ч ажилгүй болохоо буцгаасаа агаад лоохоцын юмнаас юм болоод бат 2 цагийн дараа бүгдээрээ ажиллаж ийм бэрхшээлтэй ингэж үл ихролын төлөө хамтлалны төлөө эмнэлгийн төлөө хамтлалныхаа төлөө ирж байсан физиологийн тэмдэгт байхдаа бид нар бивар гэдэг юм байгаа. Мэлхий усангахаа бүх лабораторийн ажлуудаа дандаа зохион байгуулж ингэж хийж байсан. Зөвлөлт багш нар маань заавал тэрийг шаарддаг. Одоо гүрж бид нар маань өвлийн цаг туулгын мөсийг хаглаад хаваа шүрдэж юу хүрээд ирсэн мөлхийг авч чадахгүй болохоор хансуугаан цаалаад дээлэн суулдарч шалдан олдоо туулын мөсөндөл одоо хөвж байгаа мөлхийнүүдийг гараараа шуурч авч ингэж бол одоо юунуудаа бэлддэг байсан. Энэ бэлдэх үедээ хулган 5 төгрөгөө туулаа 25 төгрөгөө усан 15 төгрөгөө гэж ингэж байгуулж байж байсан. За тэгээд дангаа хооныхаа дээд сургууль маань байр барих боллоо. Дангаа хооны дээд сургуулийн байр барих үед Балдан дээр захирал маань захирал, Эрдэнэсэн дээр жорлог захирал. Би эмчилгээний факультетийн декан. Одоо нэгдсэн факультетийн деканагээд хүүхэд, шүд, эрүүл ахуйгээд эмзүй 5-6 мэргэжлийн нэгдсэн факультетийн деканаар бид 2 деканаар ажиллаад ийм томилогдчиход их сургуулийн оюутны байранд байхдаа энэ их сургуулийн байрын бүх зүйл үйл ажиллагааг бол манай оюутан тэр үеийн Ангаа ухааны дээд сургууль байгуулагдаад байх үед сурж байсан багш эрдэмтэд бол үдээш ойш бүхэн таамтын ухаад юмнаас нь өрөлсөд энэ дотор сууж байгаа багш нар байгаа. Тэгээд зундын яг их хурлын депутат Дарма хөдөлмөрийн баатар болсон тэд нэртэйгээ яагаад өөрсдийнхээ чадаж бүх юмнуудыг бол хийгээд тэд нэр нээлтийн урал болгоод анхан энеч майтер сайд маань одоо энэ шинэ байруудыг бариулахад одоо Аня майтер гэдэг Афганууд бид нар нэг ингэдэг гэсэн нэг групп болсод тэгээд тэр энтрээр дамжаад майдэргоо зурм үргийг наргаад их сургуулийн энэ байр энэ клуб чинь бол зарим нь дутуу баригдсан дээдлийн таас энтер чинь хоосон байсан шүү дээ. Тэрийг ослоолуудаа яаж байгаа манай ажилчид
хүмүүсүүд ирж байсан. Зургийг гаргахтаа майдар ваачин за танцвалны гэж өөднийг үл яаж өгдөг. Залуучууд одоо хүмүүсүүд байна. Зөвхөн одоо эндээ кино үзэж, жүжиг үздэг нь үзэж байна үз. Залуучууд эндээ танц хийж шүү. Танцвална гэдэг хүртэл анхны зураг юмнуудыг бол ангиж гаргуулад их сургуулийн баяруудыг хийгээд ингээд 10 жил бид нар энэ их сургуулийн баярыг аваад тэр үед бооцын тусламжийг бид нар аваад Дэлхийн үеийн хамгаалах байгууллагын сая 500 мянган төгрөгийн тусламжийг аваад хийн физик антон бүх зүйлүүдийн тоноглож янзлаад доор нь биваар антомын корпус бүх юмнуудыг бол энэ сургуулийн байгаад тэрвүү хөл одоо энэ 111 нааталын 3-4 өрөөг зориуд хоослог хичээл хийхгүй болгоод 2 лаврант аваад чиний л гэж нэрлээд багш нар эрдэмжилгээнийхээ ажлыг хийгээд энд лаборатори гуйгаад байх юм аа. Микр препарата хүртэл зурч чадахгүй байна гэд 2 лаборанттай чиний л гэдэг лаборанттай лабораторийн багш манай ангийн Лувсан нуруу 1-р ангийн 1-р эмнэлгийн Монголын лабораторийг хөгжүүлсэн оюутан байхдаа залинтай сурж байсан Лувсан нуруу маань эрхлэгчээр ажиллаулаад хийж байсан. Тэрний дараа цэнийл манчуудсан энд эмзгийн сургууль хааж нүүлгээд ирдэг. Тэгээд одоо янз бүрийн өөрчлөлтүүд байлгүй яах вэ? Тэгтээ бас юм ч юм басаа. За ингээд бас сургууль маань ижил дээр өргөжөөд ирэхэд өргөтгөл байгуулах асуудал гарч ирсэн. Өргөтгөл байгуулах асуудал дээр бол шин зураг гаргах асуудал гарч ирсэн. Энэ баруун талын. Тэгээ шин зураг гаргаад тэр үе төлөвлөгөөний комиссийн арчилсан намын энэ одоо нэргүйгээд том мэдлэлтэй барилга байгууламж энэ бүгдсэн дээр нь одоо суудаг ийм хүн байсан. Тэрүүнтэй бас бэлдэж сүйдэж байж гад энэ өргөтгөлийн барилгыг номын сантай холболтын хүртэл нурд антомоор холбогдож байснаас сандайг нэг болохгүй нь хойгоор боловсон бичнийхээ өрөөг устгаж энэгээр нь хүртэл холбуулад ингээд одоо бариулаад 15-нд болоо юунд сургуулийнхаа ашиглалтанд орох гэж байх үед нэг сайхан өдөр эрүүлийн хамгаалах байгууллагаас одоо энд багш нарыг цуглуулж хурал хийгээд эрүүл хэлсэн юм аа. Энэ үед төрөний гэлцээр эхлэж тайсан үг. Эрүүл мэндийн сайд хэрнэт боловсон хүч мэлээ хэдэн хүмүүсүүд цуглараад тэгээд балтан дээр жогшээ маань мэлээ магтлаа. Үгүй яваарай асгана хааны дээр сургуулиуд. Намайг мэлээ магтлаа. Асатай энэ амьдралаа их сургуультайгаа холбож гэж байсан. Гэвч хааны дээр сургуулийг төгсөж байгаа хүмүүсүүд бидлэг боловсрлоор болж байгаа боловч хүмүүжлийн талаар маш их тоглолттой хүмүүсүүд гаргаж байна. Хичээлээс нэрийг авчихсан юм байна лээ. Өнөөдөр тэр лорын дэднөө хүмүүсүүд тийм газруудад явах томилдог одоо хүртэл явахгүй байна. Энэ дээр сургууль анхаарахгүй байна. Ийм учраас танай захирлыг хална. Балан дэрж дэнгэнт нөгөө тэрний орн нэгдүгээр юуны Нямсар сааттай ажиллаж байсан эрүүлийн хамгаалах яамны нэгдүгээр орлог сайд Жамбаг захирлаар өгшөөд гарсан. Орлог захирлаар хичээл эрхлэгч эмээ хиймч
дүнгэр дэрчээдэг. Ийм тушаал мэдэгдэл гараад тэрнээс гадна танай сургуулийн хамт олон цаглаггүй хүмүүсүүд бай. Энэ дээр дарийн дэндүү сайдтай чи бон чи энэ дээрээ гэж урдл маргалдаж хэлцэж чи түрүүн талагдтглоо би түрүүн тал. Тийм хүмүүс яг улсын шалгалтын комиссээр тавиад ажиллаж байгаа төхөр болон дөрж бодсон. Ийм байдлаар ажиллаж байна. Энэ ч яахгүй. Саагарагш. Бацгүй яг эрүүлийн хамгаалах яамны мэдлэглөө. Намайг одоо сургуульд минь багшаараа авахгүй да. Би чин эрүүл ахуй зааж чадна. Физиолог зааж чадна. Бат физиолог зааж чадна. Онцлог зааж чадна. Нэгсэн. Шийд орсаа. Ингэж халагдсан сургуулаасаа 3 хоногийн дотор ямаа янзлж өгөөд олон багш нартаа яагаад жамбаа захирал дээр орохоо жамбаа захирал ба намайг үнсчээд орлог нэгдүгээр орлог сайтаасаа энд шилжин ирсэн. Бас жоохон сэтгэл дундуур байсан баг. Би энд ирэхдээ бас чамтайгаа хамт ажиллана гэж байсан. Чи маань ингэж яваад өгдөг юм байна. Яагаад ингэж ажиллаж болгүй яахтай л гэж. Балдан дээр захирал дээр орсон. Миний хөө биеэ сайн бодоорой гэж хэлсэн. Тэгээд дэндүү ажилд бити махран хөөцөлж байгаарай олны төмний гэж. Ийм хоёр захирлын ган үгийг сонсоод сэтгэл уучраад энэ сургуулиан орхиж явсан юм аа. Тэр сургуульд очиод яасан чинь орохсон чинь захирал нь байхгүй цоочтой өрөө тамгын авч үлдээд совлогчийн сургуулийн хамт олныг хүлээж аваад байж байсан. Ангийн сургуулийн совлогчийн сургуулийн хамт олноо одоо хэрэгжилдээжлүүлэх бүх юмнууд дээр нь анхаарч олон улсын одоо давсан дээр хүрэхийн тулд Соёлын сургууль зөвхөн 2 жилийн энэ хугацаагаар совлогч бэлддэг сургуулигаа Америкийн нэгдсэн улсын Теоркотын China Medical Board гэдэг компанитай холбоо барьж сая долларын одоо тусламж авч бүх юмны тоноглоод зөвхөн одоо яваараа совлогч авдаг сургуулаа шатлсан сургууль шилжүүлээд эхлээд дипломын 3 жилийн болгоод дээр нь дараа нь бакалаврын энэ 4 жилийн болгоод бакалаврын англи гэсэн бас бэрхшээл тохиолж байсан. Совлогч одоо бакалавр төгсөөд яхаа энэ чинь эмчил туслагч байх ёстой гэж зарим хүмүүсүүд илүү эрүүлийн хамгаалах яамд бол тийм ойлголт байсан. Тэгээд тэгэхээр л бакалавр суулгагч эмчилгээ суулгааны арга зүй шигдэг нэр өгөөд ингээд эмчилгээ суулгааны арга зүйч ангийг ясаа. За ингээд совлогчийн сургуультай одоо олон сайхан багш нартайгаа олон сайхан ингэж амьдарч байлаа. Энэ үед совлогчийн сургуулийн маань хамт олон бас түгээсээ хол. Тэр үед маань наглагдсан боловч гашааваа шингийн хүртэл одоо зарим хувийн сургуулиуд хотын захиргааны зөвшөөрөл аваад гашаан дотор хүртэл өөрийнхөө сургуулийг барилгах гэж байсныг мэдээлэл авч тэр хүмүүсүүд одоо хүртэл дуурахгүй ингэж явдаг. Ийм сургуулийн төлөө ингэж явдаг байлаа. Сургуулийн маань хамт олон намайг их дотноор хүлээж авч
Миний амьдралыг үргэлж одоо итгэж байдаг. Миний гол бодол Совилгчийн сургуулийг анагаах ухааны дунд сургуулийн одоо байранд оруулъя. Анагаах ухааны дунд сургуулийн оюутны байрыг Совилгчийн сургуульд эзэмшүүлнэ гэдэг ийм төлөвлөгөөтэй байсан. Гэтэл анагаах ухааны дунд сургуулийн оюутны байрын эрүүл мэндийн яамны мэдээлэл өгөөд эрүүл мэндийн их сургуулийн мэрэгжлийн факультетийн декананд мэрэгжлийн институт гэж байгуул захирал нь болоод анагаах ухааны дунд сургуулийн энэ захиралд орж утыг орлог захирал болгоод баахан төрөөс юм байгууллага болоод та нар ингэж болохгүй юм одоо ингэж та нар манай байранд ор хүрээлэнтэйгээр сургууль дээр энэ ч үтгэхгүй асуудал өгсөн. Та юу яасан? Чамд Совилгчийн сургууль болоо юм биш үү? Ийм хариулт өгөөд анагаах ухааны дунд сургууль маань энэ шатхуун түгээх байгууллага дээр оюун билгийн дээр олон төрөөсийн байгууллагуудыг оруулаж энэ үед захирал орлог захирал болоод ингээд сургуулийнхаа байрыг ийм болгосноор эрүүл мэндийн байгууллага анагаах ухааны сургуульд оруулсан асар их хардал болсон юм да. Совилгчийн сургууль маань тэр үед оюутны байр байхгүй баруун талд нь оюутны байрыг хөөцөлж байгаа босгуулаад өрлөг дуусч байгаад нь төсөв төлөвлөгөө юм байхгүй гэж өгөхгүй болоод тэрийг маань хөвчлүүлээд миний бодлоор бол Совилгчийн сургуулийнхаа оюутны байрыг гичээлийн төв байртай хоолойгоор юм уу подвалаар нь холуулаад подвалтай хүртэл би бариулсан шүү дээ. Тэгээд Совилгчийн сургуулийн оюутны байрыг алдаад тэр үед 5 дугаар таймс оюутнуудаа байлгах гэдэг 5 дугаар таймсны оюутны байрын хүмүүсүүдтэй бас гуйж барьж тэн дээр байгаад бэрхшээлтэй болоод оюутны байртай болохын тулд биеийн тамирын заланд оюутнуудаа аваад шалгуулад тэгж байж анагаах ухааны 3 дугаар оюутны 3 байртай гаргасан анагаах ухааны 3 дугаар байрын хөнгүүших байсан төрөөсийг оруулчихсан зочид буудал байсан тэрийг авсавшоорлуулад нүүлэх болсон чинь их сургуулийн маань орлог захирал Батмөнг одоо манай энэ Сөмбөр зүйлийн төр цог дагаж явчихсан да. Зочид буудлаа 1-р давхраа авна бид нар эсвэл үнийн төлөгс. Ямар чи одоо хэдэн төгрөг нөхнөө хамаалах. Би оюутнуудаас анд зөвлөж байгаа гэж хэллээ гэж. Тэгээд зочид буудалтай хэдэн төгрөг төлөж сургуулаас бас зүгээр байгаагүй. Ингэж оюутныхаа байр одоо Совилгчийн сургуулийн хамт олныг бол ингэж байртай болгосон л доо. Одоо үндсэндээ таны нэг процентыг Ингээ Совилгчийн сургуулийн төлөө 20 хэдэн жил цуцагж Совилгчийн сургуулийг дипломын коллеж болгож бакалаврын дээд сургууль болж сурын захирлын гавьд бүрэлдэхүүн сургууль болгоод багш оюутнуудын цалин багш ажилчдын цалин нэмүүлж
бүх юмнуудаараа одоо ингэж захиж савлэгчийн сургуулийн бүрэлдэхүүн сургууль болгоод ийм хэмжээнд хүртэл манай хамт олон явуул ийм бэрхшээлүүдийг давж ингэж бид нараа совилхойгоо яаж өгөр зэгсэхгүй совилхын талаар манай бакалаврын ангийг төгссөн хүмүүсүүд маань сургуульдаа багшиж эмнэлгүүдээр одоо эмчнэртэй яаж эмнэлгийн арга зүйч орлогч даргыг хийж совилхойн нэрсэр маань олон улсын энэ хэмжээнд ингэж хөрөхөд манай хамт олон юу маань их байсан. Тэрүүж совилгчийн сургуулийн хамт олонд би их баярлалтай юм. Зариг сайд эрүүл мэндийн сайд болсон. Совилгчийн сургуулийн захирлыг өөрчилнө. Нэг эмч эмэгтэй тэр нэг компанитай холбоотой нөхөрлөлтөө заргийн ангийн байсан баг. Чачаад 2-3 өдөр хурал хийгээд тэрийг хамт олон хүлээж авдаггүй. Эцэст нь хэрвээ энэ хүнийг ингэж удаа зүтгэж ингэж авах юм бол бид нар гिचээлээ хийнэ гэж миний сэтгэлийг баясгаж ингэж тэмцэж хамт олон маань энийг яаж байсан. Совилгчийн сургууль дөхөн хамт энэ үнтэйгээ байгаа зэгсэхгүй. Анагаах ухааны дунд сургуулийн хаагдсан лабораторийн шүдний техникийн эмзүүн их баригчийн бүх ангуудыг эргэж элсэлд авч тэрийг тоноглож байгаад гашаандаа хүртэл одоо барилга бариулаад эмзийн сургууль маань хүртэл одоо тэндээ тогтжоо байсан. Тэрний нээлттэй сайхан болсон их хурлын гишүүн гардын эрдэнэ жолом хүртэл ирээд их өргөн болсон. Тэн дээр үг хэлэгдлээ. Эмзийн сургууль маань өнөөдөр их сургуулийн анхаармайнаас хараад энэ тусгай байртай болоод гарсан баярт үйл явдал болж байлаа гэсэн. Тэгвэл эмзийн сургуулийг одоо миний бодлол эмзийн сургуулийг эм хангамжийн гашаанд нь хатаад тэнд нь байрын тогтжуулж өгөөд эм бөхсийг өнөөдөр ягаад эм бөхсийн хамт олон эмийн үнийг өнөөдөр ямар хэмжээнд төрөж байна гэж сонин хэвлэлээс үзэхэд 20-82% олон улсын дунджаас илүү зарагдж байна гэдэг үнэн худлаа мэддэхгүй ийм зургал дэгдэж байна. Энийн эсрэг дэмцэж худлаа гэж би бас сонин уншдаг радио телевиз сонсдог юм байна. Ингэж яхаараа одоо эмзгийн тэн дээр бол ажиллаж байгаа хүмүүсүүд нь ер нь нэг цагаан хулааттай хүн байдаг. Худалдаач юм уу? Малын эмч юм уу? Тогооч юм уу? Энэ мэддэхгүй болсон. Ийм учраас эмэн дээр бол анагаах ухааны талаар эрүүл мэндийн яам бол онцгой анхаарч энэ дээр анхаарч ард түмний кармайнаас хувийн энэ аптекууд 10,000 төгрөгийн эмийг 1,800 төгрөгөөр зардаг. Олон улсын дунджаас доош хэмжээнд оруулдаг юм уу? Хэрвээ болохгүй бол эрүүлийн хамгаалах яам энэ хянах байгууллагуудаас цагаан байгуулалтыг өчөлж эм бөхс болоод энийг улсын мэдлийн компани болгож ард түмнийхээ нурууны их ачааллаараа эмийн энэ одоо их хөрөгдлийг арилгах шаардлагатай байна.
уучлаарай. Цаг зовсон арай болоогүй. Дуусч байна. Хотын утаанаас сална гэж байна. Энэ чинь хотын утаа бол утаа үзэгдэх чон энэ төр чинь бас гайгүй шүү дээ. Үзэгдэггүй гарах янз бүрийн хорхойнууд бол их аюултай байдаг. Энэ агаарыг чинь бохирдуулаад жинхэнэ бодис чанарыг алдагдуулаад байгаа жетон түгээх. Олон одоо 100,000 литр жетон чин энэ хотоор гэлгээд хөдөлж ирж байгаа машинууд нь хувцас дууссан. Эргэж одоо хайлагдаад шинэ машин болох гэсэн машинуудыг оруул ирээд готон ийм байдалд оруулж байгаа явдал бол нөл одоо энэ одоо засагтар хотын байгууллагатай шууд холбоотой юм аа. Хотоос энэ хотын ята энэс салах аргууд бол энэ машинуудыг бол ажилтны ажиллагаанд юунд оруулахтаад шатхуун он гарч байгаа шатхуун нь хэдэн процент ямар хэмжээний утаа гаргаж байна уу гэдэг. Тэгээд ягаад тэрлийнхээ үндсэн дээр хортой утаанууд их гарч байгаа машинуудыг эрх юунаас нь бол гаргах хэрэгтэй юм аа. Ингэж бол одоо хүний эрүүл мэнд юмд бол одоо бид нар салах асуудал юм аа. Хотын энэ одоо жамбаагш педалгоровш бид нар Англид бас туршлага судлаагаар сургалтын юмнуудаар орж байсан. Тэр үед одоо манай Эрдэнэсунгад, Дамжинсунгад энэ Германд энэ цаг байсан боолч бүдэг профессорэнд бид нар англи зочилж байхдаа өргөдөж утсан. Тэднийх юм камен зогтой байсан. Одоо төлдөг юу та энэндээ бас оройтой гадлаад яачих вэ гэж. Хөө тэгж болохгүй ч одоо үсгэлэнгээл юм бол. Хэрвээ энийг ч мэдэх юм бол ерөөсөө би гадлаад утаа гаргачих юм бол одоо машин дээр торгоол үлээнэ. Ийм учраас ингэж байна гэж. Энүүн дээрээс үлээд утаа гаргах утаагүй болох бол шалтгаан бол тодорхой хугацаа зааж өгөөд энэ одоо гадал 3 жилийн дараа пишин дадлахын шахмал төсөж байсан шахмалжуулч утаагүй боловч санаа ялгадаг нэг хэсэг бодсооч байгаа шүү дээ. Гадлахыг бүрэн зогсоох хэрэгтэй. Тэгээд заглагаанаар одоо энэ уул уурхаа юунуудыг цахилгааныхаа хүчин чиглэлийг яваад цахилгаанаар бүрэн хаангадаг ийм хэмжээнд хүргээд галлахыг зогсоохоос нааш нүдэн харагдах утаагүй боловч юунууд ягаад энэ утаа уурда Монгол хүний маань эрүүл үргэлж ингэж саадаж байх юм шүү. Харин тэр үед энэ нүүж байгаа улсууд дээр энэ одоо бүх хүмүүсүүдэд л одоо тэтгэвэр дэвтэмж юмнуудын яг доод хэмжээ нүгэлгүй энэ дээд хэмжээ энэ төрд бол хязгаартайгүйд тэн дээр заавал нэмээд байх шаардлага ч байхгүй. Тийм юм бодлоор төсөв юм яаж улс эхнийхэн Улаанбаатараа одоо жоохон агааржуулах мөн хот сөрөн гэдлүүдэд хотод нэгж барилга нэмж бариулахгүйгээр хот сөрөн газруудад энэ сайхан бариудыг байгаад тэтгэврийн мань мэдийн улсуудыг тийш нь нүүлгэж хотоо сэргэжүүлэх гэх мэтлэн олон яхад энэ утаанаас гашгаа айлуудыг галлахыг өгөхдөө улсаас тусламж үзээд нүүж барих тэр юм дээр нь улсаас төсөмөг гаргаад ингэж улсын хэмжээгээр дөрвтэй сайхан арга хэмжээ авахгүй бол бас болохгүй наа.
За хугацаа арайд бараг дуусах гэж байгаа юм байна. За юуны өн одоо нэг бас цаашдаа анхаарах юм дээр юу байх вэ гэхээр эмч эмнэлгийн ажилтнуудын ёс суртахуун дээр онцгой анхаарах хэрэгтэй. Хийдэг ажлаа хийхээс биш худалдаачдын рекламаар чимдэг. Хэдэн мулиа янз бүрийн юмнуудыг радио телевизээр гаргаад л байна. Оюутны үздэг ийм юмнуудаар л алгаахын боловсролын хүмүүсүүдийг яаж л тэр гүйлгээгээ ингэдэг байдаг. Зарим нэг одоо салхуу өрөмөр баян гэлдэж байдаг. Энэ юмнууд нь бол эмнэлгийн хүмүүсүүд маань баг оролцооч. Энэ юмнуудаа хийдэг юмнуудаа хийгээч. Телевиз явдаг юм явахаас биш. Ас одоо хэрэгтэй хэрэггүй юмар ингэж бити нэвтрүүл дампуураач гэж ингэж байдаг байсан. Эмнэлгийн анги бүх газруудад бодвол соёлогч юу гэдэг байсан. Хүн өнөр асран соёлох үедээ соёлогчийн дангараг дээр тэр энэ төр уншиж байгаад өөрчлөгдөөгүй юм шиг байсан. Ийм учраас энэ дангарагныхаа ан юунуудыг өгнүүдийг яаж соёлохч асран соёлох гэдэг биш эмчлэх ялангуяа гар эмчилгээ одоо энэ юмнууд дээр гол юм байгаа учраас соёлохын дангараг энэ мэрэгжлийн энэ улсуудын дангараг бол юм уу андгайвал чиглэлээр байх ёстой. Тухайлбал эмзүүч нар бодвол дангарагтай байдаг бол эмзнүүчийн дангараг бол нэг өөр, соёлохын дангараг нэг өөр, эмчийн дангараг нэг өөр. Энэ ангаа ухааны дээд сургуулийн энэ дангараг өрөх юмнууд дээр манай Дагдан Базар бол асар их юмнуудыг хийсэн, дуу зохиолсон, дангараг юмнуудын үгийг бол бид нартай ярилцаж бас бидний ганцлагийн саналуудыг авч байсан. Ийм юмнууд дээр бол анхаараасай гэж бодож байна. Бидний төлөө амь насаа анзааруулж байсан. Ялангуяа эмгийн мэрэгжилтэн. Тухайлбал одоо манай хамгийн ойр дотн байсан одоо бэлжээгийн долгор гэдэг маань асар их өндөр боловсралтай ахар яатай хүний төлөө асар их байдаг. Долгор маань цэл залуунасандаа одоо яваад өгсөн шүү дээ. Тэгтээ энэ хүний полиос эмнэлгийн аюу тоног төхөөрөмжийн жилэтнаас болсон шүү дээ. Долгор багш маань хүний хагалгаа янз бүрийн юм хийхдээ эренгэнээр заавал өөрөө хажуу талд нь очиж өөрөө хардаг байсан. Тэгжээж хүний жижигний хөндий элэг зэсэнд ордог байсан. Эмчнэр бол урдаан тоглог янз бүрийн хамгаалах бодисуудтай байж байдаг. Долгор багш маань цагаан халааттай тэр тохиолдонд байж байгаа. Тэрнээс болоод ууршиндаа савсуугаад биднээс барж явахт нь байсан дээ хөргөдөө. Би шагдар суран багшаач гэсэн нас барж явахт нь толгойг түшээд л нас баруулчаад л оршуулгын хамаасаар олон оршуулгын хамаасанд би явж олон иргэний хамгаалтын сургууль олон сангийн аж ахуйнуудыг яг одоо 20-30 жил би заримдаа өөрөө удирдаад явна. Заримдаа оюутнаа богоонд суугаад тээврийн энэ богооноор явна. Заримдаа тэнд нь өөрийнхөө хувийн москвичийг унаад очино. Их хвчлэн семьяжлоттой жарыёсо хэн самбуужлоочтой аавын зэжтэйгээ яваад багш оюутнуудаагаа одоо ургацын комиссиуд явж боломжтой бол хайрыг цагаан юмнуудаар багш нарын үчи алжаалын тайлбарлах энэ үндсэн дээр манай
багш нар маань тэнд одоо Савгсрын багш, Гэлэг Жамз багш, Дагдан базар энд сууж байгаа бүх хүмүүсүүд бол ингэж сангийн аж ахуйд явахдаа дуртай болцсон шүү дээ манай ажил авч юм. Тэгэхээр энэ сангийн аж ахуйд явна гэдэг нь оюутнууд асар их хүмүүжил болгодог, улс даан цусэр гэдэг үү. Тэр үн сангийн аж ахуйн энэ одоо манай оюутнуудын хураасан орхон туул гэдэг юунууд чинь Оросын энэ холбоод улсад экспортод гаргаж байсан шүү дээ. Тархины сангийн аж ахуй юун дээр одоо Новосибирскээс ирсэн вагон дээр бид нар одоо оюутнуудын хураасан юуг нөгөө ачуулаад ингэж явж манай оюутан сурагчид багш нар бол ураг сураалт бүх юмнууд бол ингэж хамт явж байсан. Манай гомбын бүрваа гэж байна. Хоцгой манай ингээд гэсэн торхой биштэй 2 дугаар эмнэлэгт 1 насаараа гिचэлээд бүх юмнуудыг бид нарыг гадаадд явах агт гаргуулчаад ингээд байхад бүрвээ маань харчаад заа мэрэгжилтийн энэ улсуудад мэджил байгаа байдгүй би бол явах шаардлагагүй гэж хэлнэ гэж. Би нэг үе ханиалгаад бас эмнэлэгдчихээд гадаадд явал өстэй гээд өрөдийнхээ бол Орос эмчин дээр үзүүлээ камер зараад тэгээ бүрвэтэйг олцохоо ийм юм байна яахгүй гэж явах шаардлагагүй л гэж. Чиний наадах чи ханиалгаа. Тэрийн дамтар жавш гинжим цогш хоёрлоо маань сонсчод шин 12 цаг болох гэж яад 2 дугаар эмнэлэгт ансны навч усалгаад ансыг сангийн хурайлгана гэд тэрийг угаал 3-4 хоноод тэгээ босоод ирсэн шин. Тэгээ програм маань одоо ийм гоцгой ийм одоо сайн одоо мэрэгжилтэн байсан. Иргэнгийн хордлого болгоод 3 дугаар эмнэлэг төрхий тэгээд бас нэг өөр эмнэлэгтэй тэгээд нүд гал дээр маань 2 хөлөнд тайруулж байгаа. Тэгээр ардын юм шиг болсон ч. Ингэж мэрээс одоо мэрэгжилээрээ одоо ардмныханд л ингэж одоо яасан 2 хөлөнд тайруулсан хүнтэй уулзахад ямар хэмжээнд байх. Өөрөө хүнтэй уулзахгүй бараг. Уулзаад явах хэрэгтэй тэгээд. За багшаа цагаан нэлээд хэлчихлээ. Минут болох гэж байна. Манай одоо ангийн автон бай. Улсын клиникийн төв эмнэлгийн дарга байхдаа тахалтай хүн улсын клиникийн төв эмнэлгийн хүлээн авахдагсаа түрээд ирсэн. Яхаа ярихгүй тахал ингээд эмчнэрээс мэдүүлэхэд бол та нар наад өрөөнөөс бити гараа. Би очиж зохион байгуулна гээд халаатаа унсчаад тахалд алтай хүмүүстэй тэр эмчнэр дээр ороод яан тамгын газарлаа өөрөө утсаар холбоо бариад нэгдгээр эмнэлгийг эргэн тойрон цагтаа зогсоогоод нэгдгээр эмнэлгийн хүлээн авах тасаг дээр дахалтай одоо ийм боллоо дахал гарлаа гэдгийг яагаад өөрөө биеэнд ажиллаж өөрөө тэр л утсаар зөвлөхгүй яг тэр үнд нь орж ингэж вайсэма аргичаав шман хон аспирантур сурж байхдаа бидний хаан төлөө бид нарыг оюутан байхад тэр үед бид нар Орос сургачиг Мясников гээд Барфтек сургачиг Тараев гээд одоо доктор өвчнээ 1-2 дугаар медицин институтын Москвагийн профессоруудын сургачгийг аргичаав шман Москвагийн дэлгүүрүүдээс судалж аваад бид нар лугаа шуудангаар ачаад явуулдаг байсан. Ийм одоо сургууль гарлаа та нар. Тэр сургуульчгийг бид нар аваад
бүлгээр нь салгаад зүрх судасны өвчин, уушгины өвчин, гидс судрын өвчин гэж ингээд нэг сургууч чинь 10 одоо төрлийн юм байдгүй л баатан цаасаар гавцлуулаад тэгээд нэг группийн өчт нэг 2 сургуучгийн шалгаад яах ч гэртээ очиод унших яах боломжтой ингэж одоо бас манай багш нар маань бидний сурахын төлөө тань докторын сурч явахдаа хүртэл ирээд байдаг байсан. Аргачаа багштайгаа бид нар бас энэ гişээл, онцлог гişээл орно. Өөрөө сайхан мөрөөтэй гişээлтэй бид нар чиглээд оюутнуудтайгаа ярина. Тэгэхэд аргачаа багш маань яадаг вөхөр чи энэ өрөөнд гişээлээ. Би яах вэ? Багшаа та яаж тэгс? За яах вэ? Би хоолны юм эмчний өрөөнд ич. Та нарыг надад чи гişээлээ. Намайг л эдлэр хөөгд гарах нүг. Үгээд өөрийнхөө өрөөнд давтаа өрөөнд сургалтаа явуулахгүй хамт сурж байсан бидний сургаад ингээд гаргаж байсан. За аргачаа багш бидний бичсэн сургуучиг доктор өвчний онцлог сургуучиг байгаа. Тэрэн дээр аргачаа багш бид маань онцлог дээр одоо гол зүйл юм даа гэж энийг орчуулад бичээд өөрийн үндэсний сургуучийг би редакторлаад хамтарч бичээд ингээд гараад байсан зөвхөн болсон байх. Харин энийг маань нэг сайн тал нь одоо ахин хөвлүүлээд аргачаа багшийн онцлог сургуучийг яагаад миний нэрийг гасчихсан байна. Гас болгүй яг юунууд дэржүүл дэрж хүний анзааралгүй байсан редактор энтрийг гассан байх л да. Тэр одоо тийм юм ч байх л да. Бидний энэ юун дээр гол бивэл яг бүтээлүүд бол сахиргааны ажил бус төлөвлөдөд тэгтээ онл практикийн хурал янз бүрийн дээр тавьсан гээд бас түүгээд бүх юмыг яагаад бол мэлээ юунууд би сургуучгийн энэ хувьд бол бид нар чинь 2 дугаар ангид физиологи зааж явахдаа зөвлөлт улсын энэ одоо сургууч Маргисаныг орчуулад одоо батмун гэнтергээд тэгээд тэр чинь монгол хэл дээр хэвлүүлсэн шүү дээ. Монгол хэл дээр орсоор сургуучиг 2 байх чинь одоо манай зөвгөө гэнтер ч оролцоотой. Бас энийг орчуулаад ирэхэд бол бас тэрийг уншаад орсоо уншихад бол оюутнууд ихдэг. Энэ мэтлэн одоо гафлан генетикийн бол дотор эквэр хэнтергээд тэр үйл өвөр Монголд одоо сурж байсан зарим хүмүүс тэнд багшилж өвөр Монголын их сургууль, хотын их сургуульд багшилж байсан хүмүүсүүд нэлээд зочроосоо яах та бидний орчуулсан хийсэн сургуучгуудаас хүртэл одоо аваад явжсэн шүү дээ. Өөрөөсөө сарааж өнтрээр ч орчуулах гээд бас ингээд байсан. Бэлэн одоо тэр юмнуудыг гарчгийн үйлчлүүд юм уу эсвэл хятад руу очиулдаг юм уу монгол хэл рүү орчуулдаг юм уу ийм зүйлүүд бол багста физиологи дээр за совилгүй энэ дээр бол яг гол юунууд дээр бол авирмэд дээр совилгүй энэ сургуулийн оюутнуудаа анзааруулж дотор өвчний сургууч гэж хэлсэн юм байна шүү. Тэгэхээр ер нь ялангуяа багш нар бол мэрэгжлээр хаана ажиллаж байна уу? Тэднэртэй гарын авлага олон юмнуудыг яаж гарын авлагаар хангаж явах нь бол их сайхан юм аа. Бидний төлөө амиан алдах, хүний төлөө амиан алдах явдлууд бол ихгүй байдаг. Жишээлбэл одоо манай нутгийн улаан гэдэг их хурл юм биш юм шиг. Хойдолд одоо орхон гол байна уу? Живж байгаа хөөгтөд улаан бол манай нутгийн дарин сумын усны хөөгт биш. Тэгэхэд гол живж байгаа хөөгтийг улаан шумбаж ороод амийн аварч байгаа шүү. Хүний төлөө гэдэг чинь дэр байдаг. 55 66 оны том үеэр болсон.
том үеэр байхад бид нар юунд Багшаа энэний дараа нэг албан бус юу явна. Тэрэн дээр нь за 56 онд юунд байхад үеэр болоод цусланд байсан. Юунд Баян зүрхэд. Тэгэхэд тэр үед Баян зүрхийн гүр, Дундгалын гүр, Бүкгүрүүд маршлын амын гүр, зөвхөн Зайсангийн гүр амны гүр үлдсэн. Тэгэхдээ засмал дээгүүр нь 130 явхад гүр дээгүүр нь ус хайлдаг ийм ус нь хаяатай юм байж байсан. Тэр үед бол яг шаардлага гарсан гэхээр уулын ард зүүн талынхаа аймагуудтай холбоо өрөх засмал тавих шаардлага гарсан. Одоо зам гаргах, засмал биш зүгээр уурай зам. Энэ том ажилд бол хотод байсан оюутнууд нь практикж байсан оюутнуудын тэр ягаад манай ангаах ухааны дээд сургуулийн оюутнууд хүрхрээгийн аманд хэдэн метр газар аваад тэнд лагерт амарч байсан одоо багш нар бид нар бол ингээд ирж тэрийг яагаад заман яагаад дэслэгээ хийж хадчлууг яагаад ингээд замынхан ардыг яасан. Тэр үед ангаах ухааны сургуульд маар айхтар том бас гарч гарсан. Энэ юу гэхээр намын хорон дараа офицерийн сургуулийг төгссөн. Хөгтийн больницын энэ дараагаар олон жил ажилласан. Төгөрсөн гээд ангаахын дээдийн намын хорон дараагаар ажиллаж байсан. Тэр маань амарч ирчгээд надад цуслан дээр байж байсан. Тэгтэл яг хөөхөд усан живсэн. Цуслангийн хөөхөд. Тэрний хойноос ороод аваа гарч ирж байснаа гэнтхэн доошоо хөл алдсан юм уу? Төгөрсөнгийн бол бас толгойн жоохон өргөдөг. Би тавчааных нь гişөө бас бид хоёр бүх юм ярина л да. Тэгээ хоёулаа живчихсэн. Тэгээд ангаах ухааны дээд сургууль бол маань намын хорон дарга усан живүүлээд ийм сураг одоо байсан. Хотын намын хорооны жимбэлжэр жиг сургууль бид нар цаг багшилж байсан. Тэрүүн дэлээд тэгээд тэднийг тэндээс налайх руу налайхын дөргөнөөс цааш наваад эндээс бэртлээд нисгээд авгаа хөвгт нь уйлаад гашгираад байдаг. Эмнэлэг рүү бараад уулаач гэдэг. Налайх дээр бэртлээд буулгаад хөвгтийн паркинд бэртлээдээ буулгаад хоёрдугаар эмнэлэг дээр одоо аваачаа тэр олон цагийн дотор живсүү юугаан тэгж аим гарахвтай. Тэг ангаах ухааны их сургууль дээр маань бас яасан ингэж л да хүний төлөө манай эмч хүмүүсүүд бол явж байсан юм аа. За ингээд тусгаж да. Тэгээ хэцүүлэхэд Эмийн компани улсын компани болгож өгөөч гэж боддог.